монголчуудын үндэсний эрх чөлөөний хувьсгал, олон улсын улс төрийн ороо босгоо байдал, их гүрнүүдийн нөлөөний хүрээгээ хуваах, ашиг сонирхлоод тулгах, дэг журма тогтоохын төлөөх ширэн үсэл дунд геополитикийн их өрөг дээр өрнөсөн. Цагаагчийнхаа жилийн өвлийн дунсрын шөнийн 9 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бол Сэрсэн Монгол улсын одоо төрсөн өдөр нь гэж тийм ээ, төр улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр юм аа гэж тийм. За тэгээд монголчууд одоо за 200 гаруй жилийн тэртээс өсвөлээд манжийн иргэшэл орсноос хойш тусгаар тогтнол эрхчлэлийн төлөө тэмцэл өрнүүлж байлаа. Тэгээд 19 дугаар зуунаас бол 20 дугаар зууны ихэнх үеэр олон улсын нөхцөл байдал эдрэтэй болж за манжийн төр нэлээ суларсан энэ үеийг одоо тохиолдуулаад монголчуудын одоо энэ үндэсний тэмцлийн оргил үе болсон юм. За энэ дээр бол одоо олон зүйл бий монголчуудын одоо хаман гүнгүүд, ноёдууд мэдээж одоо утга тавилгаад хүмүүсийн одоо тусгаар тогтнолын төлөө гэсэн чин сэтгэлийн ирмэлзэл байлаа. За нөгөө талаас бол монголчууд 19-20 дугаар зууны их болоход бол бурхны шинтэй болсон байлаа. Тэгээ бурхны шин бол монголчуудыг нэг сарын ганц хүчин болж байлаа. Тэгээд монголчууд үндэсний үзлээрээ нэгдэж тэгээд одоо бурхны шиний тэргүүнийг хүрээлж за ингээд бол одоо үндэсний одоо хувьсгалын одоо ялалтанд хүргэсэн юм аа. Ер нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал бол олон улсын хүрээлэл талаас бол маш хүнд нөхцөл байдалд өрнөсөн. 1900-аад он гарсны дараа бол дэлхийн томоохон улс гүрнүүд хоёр том улс төрийн хевсэлд хуваагдаад Герман, Австри, Унгар тэргүүтээ дөрвөн хевсэл, Англи, Франц, хаант Орос тэргүүтээ Антанте хевсэл гэж хоёр хуваагдсан байсан. Тэгээд манай Монголд бас сонирхол илэрхийлж болох улс орнуудаа ингээд аваад бодох юм бол дэлхийн 1-р дайнд Антанте хевслийн талд бол одоо Орос, Хятад, Япон бүгд орсон. Тийм учраас 1907 оны Орос Японы гэрээ, Орос Японы сонирхлыг одоо ар өвөр монголоор хувааж авсан. Бусад одоо улс орнууд бол нэгэнт одоо Оросын нөлөөний бүс гэж хүлээн зөвшөөрсөн ийм нөхцөл байдалд бол манай үндэсний эрх чөлөөний хувьсгал явагдсан. 1907 оны Орос Японы нууц гэрээ. Энэ гэрээ 1910 онд 12 онд ингээд сонгосон юм. Ямар ч байсан энэ гэрээгээр бол өвөр Монгол энэ утаг Японы нөлөөнд орсон байгаа тийм. За яхахгүй энэ үеэс хойш өвөр Монголд Японы бодлого одоо айхтар их явсан. Тэгээ тэнд одоо бүр сая энэ дэлхийн 2 дугаар дайны дараа хүртэл одоо байлаа шүү дээ тийм ээ. За Ар Монголд буюу одоо манай энэ Монголд бол 11 оны дараа бол яг тэр Орос Японы гэрээнийгээр заасан бие Оросын нөлөөнд орсон бүс дотор нь бол төр улс тусгаар тогтнол бол бид нэр чадсан байгаа юм. 20 дугаар зууны ихэнх үеийн өнөөгийн Монгол улсын одоо яхахгүй 20 дугаар зууны ихэнх үеийн Монгол улсыг тойрсон геополитикийн орчинг Аз Тэвд дэлхийн газрын зургийг бол зурсан орнууд гэх юм бол хамгийн түрүүнд Япон, Орос хоёр орно. За тэгээд одоо манж дунд дэрэг улс орондоо энэ улсууд нийлээд энэ 20 дугаар зууны их үеэр газрын зургийг зурсан тэр за энэ үед бий болсон нэг бүтэц мэдээж өөрийн баатарлаг түүх тэмцэл үндэсний цахаар технологичлон тууштай байсан одоо тэр Богд хаан тэргүүтээ энэ манай ноёдуудын одоо эрхчлүүд тэмцлийн үр дүнд ингээ ямар ч байсан алах дөрөв авдын хязгаарын нутаг дээр 1.5 сая хятад эрүүжин километр нутаг дээр Монгол нэртэй улсын одоо гал голом сэргэж бий болсон бодит үрдэн юм аа. Тэгэхээр энэ геополитикийн орчин бол өнөөхөр өөрчлөгдөөгүй байгаа гэж нэг талаасаа нөгөө талаасаа 20 дугаар зууны ихэнх үеэр бас Америк бол энэ нөгөө нэг тэр нээлттэй хаалганы болго гэдгийн үүднээс Аз дахин руу орж ирж ирсэн шүү. Ер нь бол орж ирж ирсэн. Тэрний нэр бас нөлөө бол бас тодорхой их гүрэн байсан учраас нөлөө бол байсан шиг байна гэж хардсан. Ер нь бол их гүрэн энэ геополитикийн гэдэг юм олон улсын бодлогын үүднээс ингээд үзэх юм бол Монголын асуудлыг ингээд дангаар нүш Монголын асуудлыг Орос Японтой ярьд юм байна. Англитай ярьд юм байна Орос. За англитай ярихдаа юу гэж ярих вэ гэхээр төвддөх танай ашиг сонирхлыг бид нэр хүлээн зөвшөөрье гэж. Монголд манай ашиг сонирхлыг та нар хүлээн зөвшөөрөгч. Ингэж л одоо дэлхийн бодлого явдгийм байна. Энэ л хүрээнд одоо биднэрт чинь Японтой жарга байхгүй Орос Японы бодлогын хүрээнд одоо Монголын асуудал яригдсан байна. Англи Орос хоёрын хоорондын харилцааны хүрээнд ч гэсэн Монголын асуудлыг бол тэр л хүрээнд яригдсан байна гэдэг нь бол өнөөдөр их сурвалжаас тодорхой болж байна. Энэ үед Монголын эхэс дээдэс язгууртан ноёд төшөндүүд олон улсын байдал,
Манжийн дотоодын зөрчил бутрал хаант төрийнхэн засаглалд оройтсныг соргогоор мэдэрч цаг үеийн игцгийг тааруулан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтанд хүргэсэн. 1911 оны үндэсний хувьсгалд бол богд гэгээн болон бусад 4 аймгийн хан нар бол ярилцж байгаад ер нь одоо хаант Орос улсыг төшгөн зүйтэй гэж үзсэн. Энэ үед ч бас одоо тэд мэрэгэн төргөн ламнараар бас үзүүлж айлдуулж хаант Оросыг төшгөн бол одоо цаашд өмг төшгтэй гэж одоо үзсэн. Ингээд Чингүн ханд төр тэргүүтэй төлөөлөгчдийг хаант Орос улсад бол айлчлуулсан. Ингээд энд сансан зоргоор одоо тусламж бүтээгүүч гэсэн зөөн тооны одоо рубль баг зэрэг одоо зэвсгийн тусламж авахар болсон. Нөгөө талаар хятад улс Монголд төрөмгөл үйлдвэл өмгөөлж хамгаална гэдэг Оросын хаан бол айлдсан. За энэ үеийн нөхцөл байдлыг харах юм бол ерөөсөө дэлхий дахин хямралын байдалд орчихсон үе. Тэгээ энэ үеийн нэг талаар Монголд их ашигтай нөхцөл болсон. За яагаад тэгэхээр Манжчин улс өөрөө дотооддоо хизээгүй задран унтах нь тодорхой болсон шалтгаанууд байлаа. Хоёрт энэ байдлаа давж үлдэхийн тулд зах хязгаар байсан Монголыг нээлттэй хаалганы одоо бодлогын нөлөөгөөр нээх чиглэл үзүүлсэн. За энэ нь юу вэ гэхээр явж явж монголчуудын үндэсний эрх ашигт бол сөргөөр нөлөөлөх маш олон зүйлүүдийг хэл соёлын нэгдэл, засаг захиргааны бүтцээс ахуулаад ер нь монгол хүн оршин байх үгүй юу гэдэг ийм торгон мөчлөг дээр ирсэн учраас бид нарт бол ерөөсө тесрэлт болж өгсөн. Тэгэхээр энэ монголчуудын одоо ухааны бэлэг гадаад ертөнцийг таньж мэдэх хэдийгээр бичиг үсгийн боловсрол дийлэгт нь байгаагүй ч гэлээ бид нарт даяарыг харах тэр бэлгийн ухаан их байсан гэж үздэг. Тийм учраас бид нар маш их мэдрэмжтэй хөдөлж гадаад түншлийнхаа асуудал буюу манжаас гарахын тулд хэнийг түшвэ гэдэг асуудал дээр их торгон одоо ухаалаг алсын хараатай бол хөдөлсөн. За энэ нь бол бид нарт тэр төрүүлж манжаас өөрөө тусгаар тогтнох тэр болцоог олгосон байдаг. Зэнт гүрэн Баатар цагаан хааны саа гэж. За бид бол урдаас Манжчин гүрний иргэшээлээс гарч байгаа. Урдаас тийм ээ. Тийм. Тэгэхээр бол бидэнд өмг төшиг тулах ер нь бол угаасаа л одоо Орос хойдолд байгаа. Тийм. Нэг. За нөгөө талаас бол 1861 онд хүрээнд Оросын одоо консулын газар байгуулагдсан юм. Тэр үеэс хойш бол үндсэндээ Монголд Оросын ашиг сонирхол бодиттой бий болсон. Оросын пүүс компаниуд их байлаа. За тэгээд хүрээнд байсан Оросын одоо тэр консулын газар гэдэг чинь бол Монголд байгаа хамгийн нэр хүнд нөлөө өгөх хэн байна гэд Монголд бол бурхны шний тэргүүн маш одоо нэр хүнд нөлөөтэй юм байна. Богдно. Гэт богдтой бол маш ойртой харилцаа тогтоосон байна. За ингээд бол ер нь бол энэ богд хаантай бол Оросын одоо төшмөлүүд, ноёдууд маш холбоо тогтоохыг хүсэж ийсэн. Богд хаан ч бас одоо тийм бэлэг танхаа, тийм элдв сонирхдаг эрдэнсийн цуглуулга, амтны хүрээлэн гэдэг олон зүйлээр юутай л да. Одоо сурвалжид бичсэн байна да. Юу гэж богд хааны одоо энэ агуулхад Оросын одоо тийм одоогийнхоор бараа шахсан гэдэг юм бол одоо шахсан Оросын бараа таваар скла дүүрэн байсан гэж. Тийм. За тэгэл тухайл бол одоо Хабаровскийн генерал губернатор энэ илчлөөлөгч ирээд энд богд хаанд ингээд бэлэгсэлт ирүүлж байгаа. Хабаровскийн генералын төлөөлөгчтэй бол богд хаан шатар нүүж байгаа. Тэгээ богд хаанд одоо хөгжим бэлгэлж байгаа. Тэгээ тэрэн дээр нь Штраусын вальс одоо ишгэлж байгаа ч гэдэг юм уу. Тэгээд тэр үйл явдлыг бичиж барьсан үйл явдлыг харах юм бол Оросууд бас богд хаантай монголчуудтай бол ойртохыг нэлээд ирмэлзэж ирсэн гэдэг нь маш тодорхой харагдаж байгаа юм. Тэгээд энэ учраас бол одоо мэдээж биднээс урдаас залж байгаа мөнгө төшиг учраас Оросыг бол төших нь бол гарцааг байсан хэрэг. Ийм ч учраас жишээ нь 1900 онд богд хаан нууцаар өөрийн донор сойвон бадамдорж цэрэн осор нарыг Оросын эзэн хаанаас юу мөнгө зээлэх нэрийн дор тусамж одоо зөвлөнө гэсэн тийм нууц төлөвлөгч явуулсан байгаа. Бүр 1900 онд. За энэ тухай бол юуны Дэлгүү утгын Дар Монголын дуртгал дээр нэлээд тодорхой байдیں۔ Тухайд бол маш нууц байсан энэ зүйл. Тэгээд одоо богд хаан ялхан зутагт бидний цөөхөн хүн мэдчихсэн гэж.
Баатар цагаан хаан бол одоо тэр засгийн газраас бол богд хааны хүссэн мөнгийг өгөхөөр шийдвэрлсэн байгаа. Бүр архивд тодорхой байгаа. Хүрээнд байгаа Орос хятадын банкар дамжуулж өгнө гэж. Тэгээд ирсэн мөнгөө бол богд хаан аваагүй байгаа. За тэгээд тэр очиод юу ярьсан бол бид бол үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж байна. Тусгаар тогтнолоо тэмцэлийг энэ тэмцэл тусалж дэмжлэг өгнө гэж. Тэгэхээр Орос бол тусалнаа. Тэгэхээр жоохон хүлээгээрэй гэж ам өгсөн гэж бичсэн байна 1900 онд. За 11 оны 100 ч гэсэн бол одоо нөчим анд дорж даалгам цэрэн чимэд хайсан нар чин Оросоос тусламж руу хорноосаар явж байгаа шүү дээ. Дүр засгийн газар байгуулад одоо Орос руу явж байгаа энэ үйл явдал бол тийм үнэтэй байх юм. Тэгэхээр энэ бол одоо гарцааг одоо Оросын мэдээж Оросуудын ашиг сонирхол бас байна. Тийм ээ. Одоо Монгол руу хандсан Монгол өөрийн одоо эрх ашигыг хамгаалах тийм ээ. Энэ Аз дахин дорн дахин тэлэх гэсэн ийм бодлого бас байна. Тэгээ Японы сэрэгч гэдэг юм болов. Тэгээд энэ бодлого дээр нь монголчууд тусгаар тогтнол эрхчлөөг олох гэсэн энэ ирмэлцэлтэд давхцсан учраас 11 онд тусгаар тогтнол эрхчлөөг олж авч чаджээ гэж монголчууд. Богд хааны зарилгаар шинээр байгуулагдсан засгийн газрын анхны 5 яамны нэг болох гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам. Монгол улсын тусгаар тогтнолыг баттгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох түүхэн үүргийг ухаалгаар хэрэгжүүлсэнийг түүх улам бүр тодруулсаар байна. 12 сарын 29-нд улсын эзэн хаан суугаад богд хаан гişиг тараах зарлиг болгосон хамгийн ихэнд одоо бол ингээд гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамыг байгуулсан. Тэгээд одоо сайдаар нь Чинван хамт оржиг тамьсан байна. За гадаад хэргийн яам бол хамгийн чухал яам. Тэгэл ерөөсөө бүхий л хүчээр энэ богдын засгийн газар бол энэ орчин үеийн Монгол улсын төрийн одоо үндсийг тавих ажлыг хийсэн. Үндсэндээ одоо бараг одоо нойр хоолгүй тэр 10 жил бол зүтгэсэн байгаа гэдгийг харагдаад тийм. Цагаан Орос гэдэг юм уу те Цагаан Баатар Орос эзэн төрнөөс тусламж ирсэн байгаа. За ер нь энэ цаг мөчид одоо яг энэ олон улсын нөхцөл байдлыг одоо ийм хамгийн таатай үе гэдэг юм болов ийг одоо ашиглан тусгаар тогтнол эрхчлөөгөө олох хэрэгтэй байна гэдэг богдын зарилын дүндийг буулсан байгаа. Тэнгэрийн цаг ирлээ цаг болов гэж. Тийм. Тэгээд бол та бүхэн энэ одоо Монгол овогтонд хандаж богд хааны зарилыг буусан. Энэ цаг мөчид хөдөлж өөрийн газар нутаг эрхчлөө тусгаар тогтнол олж авах хэрэгтэй байна. Ингэж чадахгүй бол та бүхэн миний 8-4-ийг шүтсний эрэг гарна гэж одоо зарилыг болгосон байгаа. За ингээд бол энэ үндэсний усгалын оргил нь бол тэр цагаагшинхаа жилийн үлийн дундсрын 9 буюу 1911 оны 12 сарын 29 юм аа. Тийм. За ингээд энэ өдөр бол том ёслол хүрээнд болсон богдын одоо ордны өмнөх талбайд одоо ар өвөр маш олон монголчууд цугласан байгаа. Тийм тэгээд хүрээнд байсан гадныхан ч гэсэн нэлээд цугласан Оросын консул одоо Люба за тэгээд хүрээнд байсан Европ ингээд Америк олон хүмүүс цугласан байгаа. Монголчуудын тусгаар тогтнол эрхчлөөгөө олоод одоо өстой нэг магнат нийтлэл баярлаж нүдэндээ баярын үлэмж унагсан ийм том үйл явдал энэ болсон. За гол үйл явдлууд мэдээж богд хааныг богдыг одоо Монгол улсын хаан ширээн дөр хөгжлөх ёсол болсон юм аа. Богд хаанд Монгол улс бол ямар зорилго тавьсан бэ гэхээр Монгол улсыг одоо манжийн дарлаас чөлөөл турав тусгаар бүрэн эрэхтэй бие даасан ийм улс болох бол зорилготой байсан. За гэвч тухайн үеийн олон улсын нөхцөл байдал ялангуяа их гүрнүүдийн хоорондын тохиролцоо за мөн дунд дэргэн улс бол одоо бид манчин улсын залгамжлагч манчин улсын харьяанд байсан одоо бүхэл нутаг дэвсгэр бол дунд дэргэн улсын нутаг дэвсгэрд үлдэх ёстой гэсэн ийм одоо байр суурийг баримталж байсан. За хаант Орос ч гэсэн одоо Монголоос болж дунд дэргэн улстай харилцаагаа хорцдохыг хүсэхгүй байсан. Тэр утгаар хаант Орос бол дунд дэргэн улсын харьяанд харин одоо дотоод хэргээ бие дааж мэддэг ийм автономт байгуулалттай Монгол улсыг болгоё гэсэн ийм одоо зорилгыг тавьж ирсэн байгаа. За богд Монгол улсын одоо бүрэн эрх тусгаар тогтносон улс болох зорилго хэдийгээр одоо биелээгүй боловч 20 дугаар зууны Монголын түүхэнд бол маш чухал байр суурь эзлэн. Яагад бол богд Монгол улсын үед бол
Монгол улс анхны 5 яамаа байгуулсан. Одоо төр засгаа орчин үеийн жишгээр эмхлэн байгуулсан. Дээд доод хуралтай зөвлөлт хэрэгтэй тийм одоогийн хэлээр бол парламентын анхны үр хөвөл бол улсын хурлыг байгуулсан байдаг. За мөн одоо эрх зүйн хувьд бол анхны эрх зүйн хуулийн баримтчгуудыг Богдхаант Монгол улсын үед боловсруулсан. Анхны армаа одоо цэргээ эмхлэн байгуулсан. Тэр утгаараа Богдхаант Монгол улсын үед бол Монгол улс орчин үеийн одоо жишгээр бие даасан төр улс болж хөгжих одоо анхны ийм суур институтуудыг Богдхаант Монгол улсын үед анх одоо суурийг тавьсан гэж үзэх хэрэгтэй. Монголын чинь дөнгөж тусгаар тогтнолд хангалтаар хэн хүлээн зөвшөөрөх вэ? Тэгээд тусгаар тогтнолоо хамгаалах, төр улсаа бэхжүүлэх хамгийн ихний алхам бол мэдээж одоо нэгдүгээр дотооддоо бол мэдээж одоо хамгийн маань бэхжүүлэхийг бодно тийм ээ. Ямар одоо гадаад бодлого барьсан бэ гэж тусгаар тогтнолоо хамгаалах хэрэгтэй шүү дээ тий. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй шүү дээ. Хамгийн түрүүнд хийсэн ажил бол 1911 он 12 дугаар сарын 29-нд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад Богдхан эзэн суугаад маргааш нь Манжин засгийн газарт нот явуулсан байгаа. За бид өмнө байгуулсан холбоотны гэрээнээс гараад энэ газар нутагта эзэн суулаа шүү гэж. Тийм тэгээд одоо танай энд одоо өмнө самун гайгүй болохоор одоо холбоо хэлхээ тогтооё гэж. Тийм. За энэ бол маш ухаантай одоо тийм захиргаа явуулж байгаа Манжин засгийн газар шүү. Манжин засгийн газрын дотоод яамд. За энэ юу гэхээр бүр өмнө тэр 1636 онд өмнөд Монгол Манжид дагаар ороход 1691 онд халах Монгол дагаар ороход Манжин засгийн газартай одоо холбоотны гэрээ байгуулсан байна гэж. За тэр гэрээнээс гараад одоо бид нар бол энэ өөрийн газар нутагта эзэн сууж байна гэдгийг. За өөрөөр хэлбэл бид нар бол холбоотны гэрээтэй байсан байна гэдгийг ойлгож байна гэж. За энэ бол маш том онцгой үйл явдал. Ягаад гэвэл 3 хоногийн дараа Манжин төр унж байгаа. За Манжин төрийн оронд гарч ирсэн дундад эргээ улс 1912 оны 1 сарын 1-нд тусгаар тогтнолд тунхаглан зарлаж байна. За ингээд энэ гарч ирсэн дундад эргээ улс бол Манжин төрийг өвлөн авахч гэж өөрийгөө зарлаад Манжинд ор байсан болгон манад ор байх ёстой гэж. Өөрөөр хэлбэл Монгол бол манад ор байх ёстой гэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр бид манайх болохоор бид бол Манжин төр ингээд унахаас өмнө бид нэр тусгаар тогтнолд зарласан гэж. Бид одоо хятад гэдэг юм уу дундад эрг улстай ямар нэгэн хууль эрх зүйн хийгээд түүхийн холбоо байгаагүй гэж. За энэ бол маш айхтар тийм алсыг харсан дипломат алхам болсон юм. За энэний дараа бол ингээд дундад эргийн улсын засгийн газраас Богдхаанд шахалт үзүүлж, дарамт үзүүлж, хахуул амлаж олон зүйл болсон. Захиргаа явуулж энэ төр Богдууд захиргаа явуулсан байгаа. Тийм ээ бид нэр одоо хүн цөө амтай би одоо болох муу юугаар дөрөгөш мэдэж байна. Тэгэхдээ Монгол бол тусгаар өөрийн түүх шастраар одоо түүхээр тамгалсан өөрийн одоо тусгаар төр улсын уламжлалтай. Бид төр улсынхаа уламжлалыг сэргээж тусгаар тогтнол одоо эрхчлөөгөө сэргээж байгаамаа гэж. Тий. За ер нь ч одоо түүхэнд үзэх юм бол тэр Америк ч орон чи Англиас нэг хэсэг одоо хамааралтай байж байгаа салаа тусгаар тогтсон юм түүхч бий шүү дээ гэж тий. За Монгол хятад хоёр бол уламжлал түүх соёл бол тас өөр бөгөөд нэг гэрт хизээч багтахгүй юмаа гэж. Тийм айхтар захиргаа явуулсан. За тэгээд ийм олон захиргаа нот бичиг явуулсан юм да. Тий хариу айлгсан, сүрдүүлсэн тийм юун шигээс Богдхааны нэр дээр ирүүлсэн захиргаан дарамт үзүүлж ийсэн. Тэр болгон дээр бол Богд бол одоо өөрийн бас суурин дээр бат нот тогтож цаар тогтнолын төлөө тэмцсэн. Энэ бол одоо Монголын Богдхааны засгийн газрын хамгийн ихний алхам байх гэж бодож байна. Богдхаант Монгол улс тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн төлөө тухайн үеийн улс төр геополитикийн нөхцөл байдлыг харгалзан хойд хөрш хаан турсыг төссөн энэ нэгзэгтэй цаг үе буюу 1912 оны намар хаан турс Монголын талаарх шинэ бодлогоо тодорхойлсон байдаг. Хаан турс улс Монголын тусгаар тогтнолыг өнгөн дээрээ хүлээн зөвшөөрсөн мэт боловч өөрийн эрх ашигын үүднээс дундад эргэн улстай үгсэн тохиролцох замаар бидний тусгаар тогтнолыг няцааж Хятадын нэг хэсэг түүний автономт эрхтэй улс болгон тулгын хүлээн зөвшөөрөх зэрэгээр Монголын талаар хоёрдмол бодлого баримталж байлаа. 1912 онд хаан турсын тусгай ээлж Корстович нийслэл хүрээнд ирж Богдхаант Монгол улсын эрх баригчтай олон сар яриа хэлцээ хийсэн. Богдхаант Монгол улсын эрх баригчд бол тэр үеийн олон улсын эрх зүйн талаар
бас тодорхой одоо мэдлэгтэй байсан харагдаж байгаа юм. Энэ 20 дугаар зууны эхээр Америкийн эрх зүйч Хенри Витен гэж хүний бичсэн олон улсын эрх зүйн элементүүд гэсэн ном дорн дахинд их төгсөн байсан. Энэ ном бол хятадорчуулга. Хятадорчуулгаас одоо тэр үеийн Монголын эрх баригчид Төмөн улсын ердийн цааз гэсэн нэрээр бас монгол хэл дээр орчуулга хийснийг судлаачид илрүүлээд байна. Тэгэхээр Коростовчтой хийсэн яриа хэлцээний үед за дараа нь одоо Чивэн ханд орж Сайн Оюун хаан Санкт Петербургт Оросын дипломатуудын яриа хэлцээний үед бол бас энэ олон улсын эрх зүйн нэр томьёог ашиглаж олон улсын эрх зүйд тулгуурлаж өөрийнхөө бас тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа хамгаалж исэн ийм байдал харагдаж байгаа юм л да. Тэгэхээр Коростовчтой хийсэн одоо яриа хэлцээ тэгээд Монгол Оросын 12 оны гэрээнд бол Оросын талын орос хэлээр бичсэн гэрээнд автономт Монгол гэсэн байдлаар одоо бичигдсэн байдаг. Гэтэл монгол хэлээр бичигдсэн гэрээний ихэнд бол одоо өөртөө тогтнож өөртөө засан тохинох гэж тэр үеийн одоо тэр олон улсын эрх зүйн нэр томьёоноос үзвэл Монгол бол өөрийгөө тусгаар тогтносон бүрэн эрхтэй улс гэж үзэжсэн харагдаж байгаа юм л да. Хэдийгээр одоо 12 оны гэрээ Оросын худалдаачдын онцгой эрх ашигыг хамгаалсан эрх тэгш бус гэрээ боловч Монгол улсын хувьд бол анхны одоо их гүрэн хаант Оросын зүгээс олон улсын гэрээ хэлцээр байгуулсан гэдэг утгаараа Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг цаашид одоо бас баталгаажуулахад нэг анхны томоохон алхам болсон гэж үзэх ёстой. Тэгээд энэ гэрээгээр бол ингээд Монголын тусгаар тогтнол төр улсын энэ бие даасан байдлыг одоо Манживын нутаг дэвсгэрээр үзэх юм бол халах дөрөв хавдын хязгаарын нутгаар одоо хязгаарна гэж. За энэ нь бол юу хэлж байгаа юм гэхээр өнөөгийн Монгол улсын 1.5 сая хятад дөрвөлжин км газар нутгийг хэлж байгаа. За энэ хаанаас гарсан одоо юу вэ гэх юм бол одоо 1904-5 оны дайнд одоо Орос чинь одоо Японд ялагдлаа шүү дээ. Энэний дараа Орос Японы нууц гэрээ гэж байгуулсан. Энэ нууц 1907 онд байгуулсан энэ нууц гэрээгээр бол ингээд Ар Монгол бол Оросын нөлөөнийг өсдөг гэж. Тиймд Бээжингийн уртрагаар заагаад тэр уртрагаас зүүн тийш явах хэсэг нь бол Японы нөлөөнд, за баруун тийш хэсэг нь бол за Ар Монгол ороод бол Оросын нөлөөнд орсон юм а гэж. Үндсэндээ Оросын нөлөөнд байгаа тэр бүс дотор тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн өрнөж тусгаар тогтнол олж авч байгаа нь инэ гэж. За ингээ энэ бүс нутагт ингээд төр усаад хонголсон богдын засгийн газартай Оросын одоо хааны засгийн газараас гэрээ байгуулж байгаа нь тэр 1912 оны 10 сарын 21 хуучин тавлаар шинэ доллар 11 сарын 3 юм аа. Яа харахгүй энэ бол Монгол орчин үеийн Монгол улсын одоо засгийн газрын олон улсын анхны акт энэ мөн тийм юм. Тийм за тэгээд энэгээр бол одоо нэгэн л одоо хоёр засгийн газраас Монгол улсын ерөнхий сайд намнын сүрэн тэргүүлээд 5 сайдын хамт гарын хэсэг зурж байгаа. Оросын эзэн төрний эзэн хаанаас одоо эрх өхий Коростовц гээд бүрэн эрх төлөөлөгч ирж засгийн газрын төлөөлөн гарын хэсэг зурж байгаа. За ингээ энэгээр бол хоёр Оросын засгийн газар Монгол улсыг хүлээн зөвшөөрж Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх учиртай. Чухамдаач ингэж үзсэн учраас богдын засгийн газараас бид бол Оросын засгийн газартай ингээд гэрээ байгууллаа. Орос манайхыг хүлээн зөвшөөрлөө. За ингээд дэлхийн 9 гүрэнд хандаж нот бичиг явуулсан юм. За ингээд Англи, Америк, Франц, Япон тэргүүтэй хүмүүс байгаа. За энийг бол одоо өнөөдөр бид нэр яриад байгаа 3 дахь ертөнцийн бодлого яриад байгаа биз? Тэг 3 дахь хөршийн бодлого гэж яриад байгаа. Үнэндээ хэлэхэд энэ Орос хятадын дундх одоо энэ гурай газрын одоо арал гэдэг шиг тогтсон энэ бүтэц 20 дугаар зууны ихвээр бий болсон юм. За мэдээж энэ бол эзэн Чингисийн байгуулсан их Монгол улсын гал голомс хэрэгжиж байгаа нь мөн. Гэхдээ Орос хятадын дундх ийм одоо гурай газрын арал шиг болсон юм аа. Тэгэхээр энэ үеэс бидний монголчуудын хүсэл эрмэлзэл юу байсан гэвэл одоо 3 дахь хөрш Англи, Америк гэдэг юм уу одоо Япон гэдэг юм те барууны ертөнцтэй холбоо тогтоох явдал онц чухал гэдгийг гадаад бодлоготой тэргүүн зэрэг болгосон хэрэг. Мэдээж одоо Монголын орчин үеийн гадаад харилцааны түүхэнд богдаанд Монгол улсын үе бол маш чухал байр суурь эзэлдэг. Тэгэхээр тэр үеийн одоо богдаанд Монгол улс бас дэлхийн улс төрийн байдал, дэлхийн
их гүрнүүдийн тухай өөрийн гэсэн ойлголттой байсан харагдаж байгаа юм л да. Тэгээ энэ дотор Европын одоо 7 орон, дээр нь Америк нэгдсэн улс, Япон гэсэн ийм 9 орныг сонгож авч 12 онд одоо анхныхаа гадаад харилцааны ноотоо явуулж исэн. Энэний хурц илэрлүүд гэд хэлэх юм бол 1912 онд Жин Ханд Доржийн Оросд хийсэн айлчлалын үеэр гадаадын улс өрнөдтэй уулзах гэж оролцсон оролдог талааруулсан. Дараа нь Монгол улсын ерөнхий сайд Сайныхаа намын сүрэг 1913 онд Оросд хийсэн айлчлалынхаа үеэр Японы эзэн хаанд хаягдсан богдгааны загтлыг өгөх гэж оролдоход бол Оросын гадаад яам тэр загтлыг Японы талд гардуулж өргөхдөө 7 модон гэрээгийн сануулад та нар гадаад Монголын хэрэгт оролцохгүй үсттэй гэсэн сануулгатайгаар өгч ирсэн. Тийм учраас бол тодорхой хэмжээнд бол бид нар дипломат хүсэлтэнд одоо байсан гэж энэ үеийг хэлж болно. За Монгол улс тусгаар тогтнолоо сэргийн тунгалсны дараа ерөн тусгаар тогтсон Монгол улстай цэргийн салбарт харилцаатай, хамтын ажиллагаатай гэж хэлж болох цорын ганц улс нь бол Хаант Орос улс, Хаант Орос улс л байсан шүү дээ. Тэгэхээр 1912 онд байгуулагдсан Монгол Оросын найрамдлын тухай гэрээнд бол Хаант Орос улсын зүгээс Монгол улсын одоо өөртөө эзэрхэх эрх, за Монгол улсын нутаг дэвсгэрт хятад цэрэг оруулахгүй байх, за Монгол улс өөрийн гэсэн цэргийг байгуулах энэ үйл эрхт тусалнаа гэж заасан байна. Тэгэхээр энэ гэрээний дагуу манай хоёр орны хооронд ялангуяа Хаант Оросын зүгээс Монгол улсын цэргийг сурган боловсруулах, зэвсэглэх, зэвсэг галт хэрэгслээр хангах энэ тал дээр бол нэлээд одоо тослом дэмжлэгийг үзүүлсэн. За түүний дараа гадаад хэргийн сайд Чин Ханд орж Хаант Орос Санкт Петербургт айлчилсан. За мөн Сайн Ноён хан Намын сүрэн ерөнхий сайдын хувьд Хаант Орост айлчилсан байна. Энэ Чин Ханд орж Сайн Ноён хан хоёрын айлчлалаар юу харагдаж байна гэхээр Хаант Оростой яриа хэлцээ ихээс гадна Европын 5 их гүрэнд хандсан улсын бичиг гэдгийг авч явсан. Тэгэхээр үүнд Европын одоо тэр үеийн 5 их гүрэн Франц, Англи, Герман, Бельги, Холланд гэсэн ийм 5 их гүрэнд хандсан одоо улсын бичиг авч явсан байдаг. За Чин Ханд орж мөн Сайн Ноён хан болвол одоо Европ руу зорчих, бас энэ одоо 5 гүрнээр очих улсын бичгийг хөргөж өгөх ийм давхар зорилготой очсон байгаа. За гэвч одоо тухайн үеийн Хаант Оросын эсэргүүцлээс болоод Чин Ханд орж бол цаашаа Европ руу явж чадаагүй. За түнчлэн мэдээж одоо тэр үеийн богдхаанд Монгол улс Америкийн нэгдсэн улс Японд хандах гэсэн энэ хандлага нь бол их сонирхолтой. Японтой бол богдхаанд Монгол улсын дотоод хэргийн сайд Даалам Цэрэнчимэд тусгайлан Япон руу зорчхоор 13 оны ихээр хайлаар орсон байдаг. Баргын одоо засгийн газрын дагуулцах нэрийдлэр цаашаа Харбин руу илч зарж богдхаанд Монгол улсын албан цагтлыг хөргүүлсэн. Одоо өөрөөр хэлбэл Япон руу одоо Владивостокоор дамжиж зорчих, эсвэл одоо Манжураар дамжиж зорчих юм зөвшөөрлийг хүссэн цагтлыг бол Даалам Цэрэнчимэд Харбин дахь Японы консулын газар хөргүүлж байсан. За харамсалтай нь одоо Даалам Цэрэнчимэд мөн л Хаант Оросын эсэргүүцэл Японы өөрийнх нь болгоомжлоос болоод бол Японд руу зорч чадаагүй буцаж ирсэн байдаг. За Японтой харилцах гэсэн бас нэг томоохон оролдлого бол 1913 оны эцэс 14 оны ихээр Хаант Оростой айлчилсан Сайн Ноён хан Намын сүрэнгээр дамжуулж богдхааны загтлыг Японы одоо эзэн хаанд хөргүүлсэн. За тэр үед одоо Японтой шууд харьцах боломжгүй байсан учраас Сайн Ноён хан Намын сүрэн бол богдхааны загтлыг Оросын гадаад хэргийн сайд Сазоновт дагалдах бичгийг хамт гардуулж одоо Японы эзэн хаанд өргөж өгөхийг хүссэн байдаг. За бид нар өнөөдөр ингээд Японы гадаад харилцааны архиваас одоо баримтуудыг үзэхэд бол
энэ загтлыг одоо Оросын Японд суугаа элчин сайд Японы гадаад хэргийн сайдад хөргөж өгсөн. За гэвч тухайн үеийн одоо олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад Японы тал бол Богдааны загтлыг хүлээж авалгүй тодорхой тайлбар хийж буцаасан байдаг. За 1913 онд Америкийн элчин сайд Монгол төвдийг судлаач Уильям Орокхил гэж хүн 13 оны 9-р сард нийслэл хүрээнд ирж сар хэрэгтэй болсон. За элчин сайд Орокхил бол Монголын одоо Богдаанд Монгол улсын сайд нартай уулзсан. Ер нь Монголд хаант Оросын бодлого, үйл ажиллагаа, за Монголын статус энэ асуудлаар бол бас Орокхил сайд судалгаа хийж бэлтгэж тайлангаа Америкийн нэгдсэн улсын төрийн департамент хөргүүлсэн байдаг. Түүнчлэн 1914 оны дундуур Богдаанд Монгол улсаас Бээжингээр дамжуулж дэлхийн 4 их гүрэнд Англи, Франц, Герман, Америкийн нэгдсэн улстай харилцаа тогтоох ийм албан загтлыг бас хөргүүлсэн. За нэг сонирхолтой зүйл нь бол энэ 14 онд хөргүүлсэн загтлуудыг бол монгол бичгээр бичээд Англи, Франц орчуулгатай хөргүүлсэн байна. Өмнө нь одоо 12 оны загтлууд бол хятад орчуулгатай явж исэн. Гэтэл 14 оны загтал бол одоо Англи, Франц орчуулгатай. Өөрөөр хэлбэл энэ загтлыг одоо Америкийн нэгдсэн улс, Англи, Франц, Германы одоо засгийн газарт заавалчгүй хөргөе гэсэн ийм ирмэлзэл хүчин чармайлт байсан харагдаж байгаа юм л да. Тэгэхээр бол одоо Богдаанд Монгол улс бол үнэхээр өөрийн хоёр хөрш хаант Орос дунд дэрэг улсаас гадна дэлхийн их гүрнүүдтэй хандах, аль болохоор одоо гадаад бодлогоо олон тулгууртай болох тэр хэврэгхэн одоо тусгаар тогтнолоо бол батжуулж, бэхжүүлж авах ийм хүчин чармайлт тавьж байсан харагдаж байна. Тэгэхээр хаант Орос бол тухайн үедээ хүчрэхгүй байсан улс байсан учраас нөгөө улс том гүрнүүд бас цэрвээд бол энэ Монголын төлөөлөгчдийг Монголын элчин сайдын яванд татсан орчуулагчаараа дамжуулж холбоо тогтоосон орлогыг үл тасцсан баг. Тэгээд эцэст бол ганцхан улс хүлээн зөвшөөрсөн энэ бол төвд байсан. Төвдтэй ингээд 1912 оны 1-р сард бол дипломат харилцаа тогтоосон. Хоёр ядуу буурай орн л бие биенийг одоо дэмжсэн. Ингээд одоо төвдийн элчин сайд бол манай хүрээнд одоо хурж ирж одоо суусан. Ийм л маягаар одоо тус улсын гадаад бодлогыг бол том гүрнүүдийн одоо геополитикийн хайчинд одоо хайчилуулж зогссон. Гэхдээ Богд хаан бол цуцалтгүй оролцсоор байсан. Бусд улсуудтай ойртох тэдэнтэй байх хүрээнд ирсэн одоо тэр улсуудын худалдааны төлөөлөгчдийг хүртэр одоо ямар нэг хэмжээгээр хүлээж авч дипломат харилцаа тогтоох боломжийг хайж байсан. Жишээ нь одоо Кадама гэж одоо Японы худалдаачныг одоо хүлээж авч байсан. Ер нь тэгэхэд боломж л байвал одоо холбоо тогтоочих санаатай оролцсон боловч хоёр их улсын хайчинд одоо ажиллагдсан. Тэртээ тэр хүн 13 оны хятад Оросын тунхагт бол Монголын автономт гэдэг бол сүзэрнэтэт юм да. Сүзэрнэтэтийг хүлээн зөвшөөрнө гэд тохирцсон. Японтай бол алертил нөлөөний шүүхрийг бол хуваагаад авцсан байсан. Энэ үед дундад иргэн улс бол нэгэнт одоо Монгол одоо Оросын хооронд гэрээ байгуулагдсан энэ үед тэгээд субъект гэд хүлээн зөвшөөрсөн үед бид нар Монголын талаарх асуудал дээр Оростой бас их боломжтой харьцаа буюу одоо Оросын тэр ая талыг харж асуудлаа шийдвэрлэх одоо бас дотор хүний тэр дотор санаа энэ бодлогод бол тусагдсан байдаг. Тийм учраас энэ үеийн нөхцөл байдлыг ингээ харуул юу гэхээр өөрт давуу буюу өөр тэ Монголын асуудалд өөртөө давуу хэрэгтэй гэдгээ Оросоор бол хүлээн зөвшөөрүүлсэн. Тэгэхээр энд юу харагдаад байна вэ гэхээр хаант Оросын тэр гадаад бодлогын цаад одоо утга санаа бол явж юу гэхээр цэвэр өөрхийн эрх ашигыг хамгаалахаас Монголын тусгаар тогтнол тэр дундаа монголчуудын эрх ашиг гэдэг юм бол их гүрнүүдийн хувьд бол зөвхөн л хүзрийн хүүшүү гэдэг юмыг бол харуулж өгсөн. За энэ бол нэг удаач харагдаад байгаа юм ш дараа дараагийн хилцээрүүд ч гэсийг
тодорхой байсан л да. Тэгээд энэ үеийг дахиад бид нар гадаад ертөнцтэй бас харах хэрэгтэй. Энэ үед бол юу гэхээр Балтийн тэнгисийн асуудал бас орж ирж байгаа. Ер нь дэлхийн дайн одоо өнөө маргаашгүй болж байгаа үед бол одоо Аз дахь эрх ашгаа ер нь Европын улсууд хадгалах их чухал энэ үе байсан. Тийм учраас Монголын асуудлаас болж дундад эргэн улстай зөрчилдөггүй учраас тэдний асуудлыг бол ерөнхийдөө бол тэд нар найрсаг гэх нь хаашаа тэгтэл хүлээгээд авцсан. Тэгэхээр энд юу харуулад байна вэ гэхээр манад ашиггүй. Тэгтээ тэр хоёр улс бол хоорондоо цаавар бол эвссэн. Тэгэхээр энэ нь бол бид нарын хувьд бол анхнаасаа энийг сонсоод, мэдээд, гэрээ байгуулад, тунхаг гарсны дараа бол бид нар энийг хатуу эсэргүүцчихсэн. Энэ байр суурин дээрэж баттай байснаа ерөнхий сайдын айлчлал буюу намын сурангааг айлчлах үеэр ерөөсөө энэ асуудал бол хилцээрийн ерөөсөө гол асуудал болж явж байсан шүү дээ. Бид нар байгуулсан гэрээн дээр дундад эргэн улсын энэ байр суурийг бид эсэргүүцсэн хിവэрэ байсан. Тэгэхээр энд юуг харуулад байна вэхээр бид нар энэ улсууд бол давгүй ирэхээр асуудалд хандж байгаа ч гэсэн бид дотооддоо л энэ хоёр улсын тэр гэрээ хилцээрийг хүлээн зөвшөөрөхгүй шүү гэдэг байр суурь дээрээс. Хоёр дахь нэг болгоомжилсан зүйл нь юу гэхээр энээс болоод дундад эргэн улс Монголын хооронд дайтах вэ гэдэг асуудлыг дундад эргэн улс жалгаагүй, Орос жалгаагүй хаант Оросын тал болгоомжилж ирсэн байдаг. Тэдгээр улсууд хүлээн зөвшөөрөхгүй ч бид өөрийнхөө язгуур эрх ашигаа бол хамгаалсан хിവэрэ байсан. Энэ бол бид нарын гадаад бодлоготой хийсэн, тэгээ уламжлуулж ирсэн. Одоо бид нарын одоо бахархах ёстой зүйлийн үндэс. Эндээс л бидний үндэс нь эхэлж байгаа. Тухайн үеийн олон улсын нөхцөл байдалд бол Монгол улсыг бол дунд эргэн улсын бүрэлдэхүүн хэсэг. Дунд эргэн улсын одоо эзэн эрх буюу сүзрийн эрхийн дор оршно гэдгийг бол хаант Орос 13 оны тунхагаар хүлээн зөвшөөрсөн байгаа. За гэвч хаант Орос хятадын цэргийг Монголд оруулахгүй байх. За Монголын дотоод өөрийн эрхээ одоо хэрэгжүүлэх энэ эрхийг хүлээн зөвшөөрөх гэсэн ийм заалтуудыг бол бас хятадын талд зөвшөөрүүлсэн байгаа. Тэгэхээр хэдийгээр одоо бас энэ тунхагаар Монголын тусгаар тогтмол бүрэн эрхийг хязгаарлаж хятадын бүрэн эрхэн дор орших автономт байгуулалтаа гэдгийг тогтоосон боловч бас одоо дотоод хэрэгтэй хятадаас бол тусгаар байх юм аа гэсэн энэ үйл явдлыг бас баталгаажуулснараа ач холбогдолтой болсон. Тухайн үеийн одоо хаант Орос Монголын одоо статусыг мэдээж хятадын эзэн эрхт орших автономт статус гэж ойлгож байсан. За түүнээс гадна одоо Манчин улсын үед Монголын газар нутагт хамаарж байсан урайхын хязгаарыг 1914 оноос эхлээд онцгой одоо сонирхож урайхын хязгаарыг гадаад Монголын одоо харьяанд хамаарагдах газар нутгаас одоо салгаж авах ийм оролдогуудыг хийж эхэлсэн байгаа. Ер нь богдын засгийн газар байгуулагдсан явдал бол энэ дундад эргэн улсыг бол маш их сандраасан. За яагаад гэхээр манжийн иргэшээлдээсэн бүх улс үндэстэн яг л тэр хിവэрэ нэгдмэл дундад эргэн улсын захиргаанд орно гэж бодож байтал бид нар бол төрүүлээ тусгаар тогтнолоо бол зарлчихсан. Тэгэхээр тийм учраас монголчуудаа хэрхэн яаж харьцах вэ гэдэг асуудлыг дундад эргэн улс бол маш их бодлоготойгоор явуулсан. За гэхдээ энэ бодлогын хүрээнд юу гэхээр уламжлалт буюу манжийн гадаад бодлогын Монголын талаар баримтлах бодлого бол өөрчлөгдөөгүй. Оростой найртай байх бодлогыг бол явуулсан. Тэгэхээр энд бол Монголын талаарх бодлогод хоёр улсын эрх ашиг бол яг авцалдж байгаа. Тэгэхээр аливаа улсын эрх ашиг гэдэг бол ерөөсөө бусдын эрх ашиг гэхээсээ илүү өөрх нь эрх ашиг хэрхэн яаж зохицож ийнэ гэдгээр гадаад бодлогоор бол их тодорхой харагддаг. Хэднийгээр хүнд байсан ч гэсэн дундад эргэн улс одоо Оросын хооронд хийсэн гэрээ хилцээр за Монгол одоо Оросын хооронд хийсэн гэрээ хилцээрт бол бид нар бол маш том өргөдөр бол тоглолт хийж ялж байсан. За өмнөд хөршийн тухайд бол одоо Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаснаас хойш Монголын тусгаар тогтнолыг мөн хүлээн зөвшөөрж за өөрийнхөө дунд эргэн улсын бүрэлдэхүүнд орох ийм улс төрийн шахалт шаардлагыг удаа тавьж ийсэн. За нөгөө талаар Монгол улс бас тусгаар тогтнолоо сэргээсний дараа нийт Монгол үндэстнийг нэгдэх, бүхэн Монгол овогтныг нэгтгэсэн нэгдсэн улс байгуулах ийм зорилтыг дэвшүүлж ийсэн. Энэ хүрээнд бол одоо бараг
өвөр Монголыг өөрийнхөө одоо улсын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж ирсэн шүү дээ. Монгол улс болоод дунд иргэн улсын хоорондох энэ улс төрийн бодлогын зөрчил нь бол зайлшгүй зэвсэг тэмцэлд хүрэхээс өөр аргагүй. Тийм учраас дунд иргэн улсын зүгээс 1912 оны сүүлчээс эхлээд өвөр Монголд цэргээ оруулсан. За энэ өвөр Монголд орсон дунд иргэн улсын цэрэг цаашлаад нийслэл хүрээ Монгол улсын зүг халдан довтлох ийм мэдээ байнга тасралтгүй ирж ийсэн. Тийм учраас Монгол улс өвөр Монголыг одоо цэргийн хүчээр чөлөөлөх ийм шийдвэр гаргаж 1913 оны түүхэнд 5 замын байлдаан гэж нэрлэгдсэн энэ байлдаан бол эхэлсэн. За одоогийн түүхэн өндөрлөгөөс аваад үзэх юм бол энэ бол зүгээр нэг жирийн байлдаан байсангүй. Судлаачид энэ бол одоо томоохон дайн байжээ. Өөрөөр хэлбэл Монгол улс дунд иргэн улсын зэргийн хооронд болсон хамгийн анхны болоод бас сүүлчийн хамгийн том ийм дайн байсан гэж үзэж байгаа. Хятадын 3 улсын хилэлцээрийн үр дүнд зөвлөлт Орос Монголд Хятадын эзэн эрхийг зөвшөөрч Монголыг өөртөө засан тогтнох эрхтэй автономт улс хэмээн тулгын хүлээн зөвшөөрөв. Хятадын гэрээ нь 1913 оны Орос Хятадын тунхаглалын утга агуулгыг улам лавшруулсан алхам болсон юм а. За ингээд одоо Монголыг тойрсон Монголын олон улсын эрх зүйн асуудал мөн Монголын газар нутгийн асуудал. Энэ асуудлууд бол 3 улсын гэрээгээр шийдэгдсэн байдаг. За Хятадд олон сар одоо сунж ирсэн төвхтэй яриа хэлцээ болсон. За энд хаант Орос дунд иргэн улсын элч төлөөлөгчдөөс гадна одоо Богдхаант Монгол улсын сайд нар оролцсон. За энэ олон сар үргэлжилсэн яриа хэлцээний эцэст бол Монголын статусыг Хятадын сүзрийн эрхт ор автономт статустай гэсэн ийм одоо тохиролцоог хаант Орос дунд иргэн улс хоёр Монголын эрх баригчид тулгын зөвшөөрүүлсэн. За түүнээс гадна Монголын нутаг дэвсгэрийг алхын 4 аймаг одоо 4 торгууд гэсэн ийм одоо ховдын хязгаар гэсэн бас өөрөөр хэлбэл өвөр Монгол, ар Монгол хоёрын одоо тусад нь ялган зааглан үзэж зөвхөн одоо ар Монголын нутгаар гадаад Монголын автономыг тогтоосон ийм гэрээ болсон байгаа. Гэвч одоо Хятадын гэрээ бол бас олон улсын эрх зүйд нийцсэн гэрээ гэж үзэх ёстой. Энэ гэрээний хамгийн одоо үндсэн барих их бол Франц хэлээр хийхээ гэж тохирсон байдаг. За мэдээж Монгол, Орос, Хятад хэлээр одоо 4 хэлээр хийгдсэн гэрээ. Гэвч тэр үеийн одоо олон улсын эрх зүйн үүднээс Франц хэлийг бас одоо тулгуур их гэж авч үзэж за 3 улсын тусгай эрх үхий элчин сайд нар гарын үсэг зурж баталгаажуулсан Монгол гэж ийм олон улсын эрх зүйн субъект байна гэдгийг баталгаажуулсан энэ утгаараа бол бас Хятадын гэрээг бол ач холбогдолыг бууруулж болохгүй байна. За юуны өмнө Богдхааныг хэлэх учиртай 1911 оноос 1924 онд Монгол улсын төр шашны тэргүүн эзэн хаан ганцхан хүн байлаа. Энэ бол 8 дугаар өгч Авсандаа Хотгот. За энэ хүн бол номтой гавжийн дамжаа барьсан монголчуудыг бурхны шин тэргүүний хувьд хүрээлүүлж чадсан ийм хүн юм. Тэгээд ер нь бол нэг зүйлийг маш сайн тодорхой хэлэх нь зөв байх гэж бодож байгаа. За энэ үед бол одоог бодох юм бол халахын 4 хаан эзэн Чингисийн Алтуургийнхан бүр жинхэнэ байлаа тийм ээ. Тушаат хаан, Сэцэн хаан, Засагт хаан, Сайны хаан гэдэг. Тэгээд энэ 4 хаан за тэгээд ноёдууд усаа залгамжлсан хан ванг өнгүүд за тэгээд том утга товилгаадууд бүгдээрээ ямар ч байсан тусгаар тогтнол төрүүлсийн төлөө эвлэлд нь нэгдэж чадсан. Тэг энэ цаг мөчид эвлэлд нь нэгдэж чадсаны үр дүнд тусгаар тогтнол олж төрүүлсэн одоо сэргээн байгуулж чадсан юм аа. Энэ бол үнэхээр одоо монголчуудын одоо эв нэгдлийн хамгийн оргил үе одоо том үр дүн гавьяа гарсан тэр байхаа гэж бодож байгаа. Тийм ч учраас өнөөгийн Монгол улсын түүх орчин үеийн эхлэл бол яхахгүй 1911 он гэж одоо хэлдэг юм аа. За энэ үйл явдалд Богдхаанаас гадна бол одоо маш олон хүн оролцсон. За Сайны хаан Намын Сүрэн тийм ээ. Тушаат хаан Чагдар Жав, Сангийн яамны тэргүүн сайд, гадаад яамны тэргүүн сайд Эрдэнэ дайчин Чинван, Ханд Дорж. За тэгээд Даалам Цэрэн Чимэд, Өвөр Монголын гүн Хайсан.
За шүүх яамны сайд Намсрай гүн цэргийн яамны сайд Алааван Гомсөрн ингээд төрийн 5 яамны сайд нар байгаа байх. Тий. За энэ хүмүүсийн дээр бол ер нь бол 10 өрн монголчууд нийт монголчуудын төлөө оролцсон гэдгийг хэлэх нь зүг байх гэж бодож байна тий. Ер нь бол бүхэл юм бол за богд хааны тамга төрийн тамга тэмдгэнд бол гадны үсэг орсохгүй гэж. Манж төвд одоо юу байна хятад янз бүрийн гадны үсэг орохгүй гэж. Тэгээ ер нь бол Монгол болохыг оролцсон юм. За энэ дээр бол богд хааны зарилгаар бол одоо түүх ресторан зохиосон, хууль зүйлийн бичиг 65 дэвтэр одоо зохиосон гээд. За тэгээд бас нарийн зүйл бий. Туурах тусгаар улсаас сэргээн мандуулсны дараагаар бид нар дахиад тийм ээ гадаад улсуудаа хэрхэн яаж харьцах уу гэдэг асуудал бол чухлаар тавигдаж байна л да. Тэгээ энэ хооронд 200 хэдэн жилийн дотор бол бид нар манжийн эзэн эрхийн дотор явсан улсад бол өөрийн гэсэн төрийн бодлого бол байгаагүй. Тэгэхээр дахиад энэ асуудал бол юу вэ гэхээр уламжлагдаж ирсэн тэр төрийн хар хайрцагны бодлого, ялангуяа энэ төрийн зүтгэлтнүүдийн цүлх ухаан, тэгээд төр авч явах, засаглах тэр ухаан дахиж сэргэж гарч ирсэн. За энэ хүрээнд манайх гадаад бодлоготой ямар үзэл баримтлал чигийг барьж байгаа гэхээр ер нь энэ гадаад нөхцөлийг маш сайн үнэл цэгнэжсэн. Тэгэхээр ердөө л хоёр улсын хооронд байгаа хавчиг тэгээд нэлээд хөгжлөөр хоцрогдсон энэ улсад хамгийн зөв зам юу гэхээр урагшаа биш хоошоо гэдэг бол нэгт харсан юм. За хоёрт энэ хаан Турс улсын амбицыг маш сайн мэдчихсэн. Энэ юу гэхээр бид нарт бол тэр Япон хаан Турсын хооронд хийсэн тэр гэрээ хэлцээрээр хиний арх ашиг хаан зааглагдаж хаан хүрчээ гэдгийг мэдчихсэн учраас бид нар тэр тусгаар болсныхаа дараагаар бол ерөөсөө энэ өргийг бол маш сайн тоглосон. Тэгэхээр энэ гадаад бодлого гэдэг чинь ер нь явж тийм ээ их чимээгүйхэн алсуурхан айжуухан одоо хийдэг арга ажиллагаа. Тэгэхээр энэ дипломат бодлогын одоо алтан аргамжаа оюнс түлхүүрийг бол манай төрийн зүтгэлтнүүд одоо маш сайн одоо хийсэн. Тэрний тодорхой жишээ гэх юм бол одоо бид нар хожим ерөнхий сайд болсон цэрэн доржгыг хэлж болно. Цэрэн доржгоо бол энэ хаан Торстой хийсэн гэрээ хэлцээрт оролцож байсан. За Ширнэн амьдгаа ч гэсэн ялгаагүй Эрдэнэжонов хаан Ширнэн амьдан энэ хоёр хүн бол хятад манж хэл маш одоо онцгой сайн мэднэ. Тэгээ эн чинь бичгийн төгс хэлтэй. Тэгээд өмнөх манжийн төрд алба гашижсэн. Тэгэхээр энэ хүмүүс бол тэр хаан Торс ус богд хаан тулсын хийх гэрээ хэлцээрүүдийн тэр бүх үйл ажиллагаанд нэгд оролцсон байдаг. Тэгээ өөрийнхөө эрх ашигыг маш сайн хамгаалж исэн байдаг. Тэгэхээр энд юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нарт ер нь альва те улсад үндэсний эрх ашиг гэдэг юм нэгдүгээр тавигддгийг шүү гэдгийг бол харуулж өгч байна. Хоёрдугаар хичнээн буураад орой байсан ч төрийн хүн төр төмгөр авах ухааныг маш сайн эзэмсэн харагддаг. За гуравт нь одоо өөрийнхөө тавих тэр болзол буюу одоо Монгол улсын эрх ашиг гэдэг юмыг ямар ч үдийг хатуу тавьж ирсэн. Альва их гүрэн тийм байдаг юм шиг байна. Тийм. Тэгэхээр бид бол нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй баг. Монголчууд ч 13 дугаар зуунд их гүрэн байсан. Тэгээд 20 дугаар зуунд бол жоохон болчихж байгаа юм чинь. Цэцгээр тогтнол олсон дараа бол Орос, Америк, Япон за тэгээ манж гэдэг тийм гүрэн байлаа. Одоо хятад тэгээд ингээд харуул их гүрэн гэдэг бол үндсэндээ одоо өөрийн эрх ашигыг илүүтэй бодд юм байна. Ерөөсөө л өөрийн эрх ашиг бодд юм. Тэгэхээр өөрийн стратеги геополитикийн үүднээс тэр геополитикийн хүрээнд нь Монгол багтсан байгаа. Жишээ нь Оросын тийм. За энэ үүднээс харах юм бол Оросоос жишээ нь Японтай харьцах бодлого, Оросоос Хятадтай харьцах бодлого. Энэ хүрээнд Монголын асуудлыг удаадараа авч үзсэн байгаа. 11 оны дараач тэр, 21 оны дараач тэр. Энэ бол одоо яах аргагүй тийм юм. Угаасаа ингээд дэлхийн бодлогыг ингээд эргээд харах юм бол улс гүрнүүд дан дангаараа оршиж чаддгүй юм байна. Бие биенээсээ том жижиг гүрнүүд хамааралтай оршиж юм байна. Монголчууд төрийн тусгаар байдлаар сэргээх түүхэн алхмыг хийхдээ нийт монголчуудынхаа хүсэл эрмэлзэл нэгдмэл санааны үндсэн дээр тулгуурласан нь 1912 оны Монгол хаан Торсын хэлэлцээр 1913 оны хаан Торс дундад иргэн улсын тунхаг 1915 оны Хяактын гэрээ зэрэг үйл явдлын өрнөлтөөр тодорхой харагддаг. Хэдийгээр их гүрнүүдийн геостратегийн бодлогыг сөрж тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэхийн төлөөх монголчуудын дипломат бодлого олон сорилттой тулгарч бартаад замыг туулсан ч гэлээ Монголын их стэдэс төрийн зүтгэлтнүүд хүнд бэрхэд мохоогүй буруу хаан бэлэг оюун алтан амиа зориулсныг түүхэн шаргалхуудаас гэрчилнэ. 1911 оны хувьсгал бол Монгол нутаг дахь гадны ноёрхлыг устгаж өөрийн төрийн тусгаар тогтнолыг сэргээсэн жинхэнэ тусгаар тогтнолын
хувьсгал байсан юм а.